За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдөр парчин таажууд риг дүүрээд тэр ригийн араас үргэлжлээд 44 мега бид нар парчин жодон дээр унсан. За тэгээ таажуудын хувьд бол риг дээрээсээ улбаалаад өөр нэг зүйлийг бас ингэж ярьж байгаа. За энэ дээр бол ригла продуийн банин шатва гэж байна. За энэ дээр юу ярьж байгаа гэхээр ерөндгөөр тийм ээ ерөндгөөр төвчтгүүнийг төвчих байдлыг үзүүлэх нэг ийм хэсэг байгаамаа. Үүний дараагаар бол 44 мега бас гарна. Энэ хооронд бол энэ нэг ийм шинжилэл хийж байгаа нэг ийм хэсэг байгаа. Дэлгэв донслын дэлгэв донслол дээр байгаа үгнээс улбаалаад ийм хэсэг энэ дээр гарч байгаамаа. Нямбуугаар банжа бонцул гийг бол тань. За дийн огдуу дэдэг жэви добжээс гэж номоор. Үүний араас гэдэг нь бол ригийг хэлж. Риг ингээд номноод тийм ээ. За Симзэмбийн ёсонд тэгээ Умавын ёсонд риг гэж ямар байх юм бэ гэдгийг үзүүлсэн тийм ээ. Түүний дараагаар бол дийн огдуу дэдэг жэви добжээс тийм ээ. За риг тэгээ ригийн бол раншин нариг жажуржи риг антар бол гараад тэрний хүчээр бол яах вэ гэхээр хүний хүчээр бол одоо хүн болсон муу сэтгэлүүдийг бол хэн арилгах юм бэ түүгээрээ тийм ээ. За тэгэхээр Умавын ёсонд бол ранги денчөөсөжрүй демама бомбин шивэн чөнөд гаан шиг нговын нэгүр жүрэн бол раншин наригийн цанид тийм. Тэгээ ранги денчөөсөжрүй жансамжийн шивэн чөнөд гаан шиг тэгчин дэви денши жидвад тэгчин дэви дээр раншин нариг. Раншин нариг дотроо бол жир раншин нариг мөн тэгчин дэви дээр раншин нариг. Тэгчин дэви дээр раншин нариг гэдэг бол тийм ээ их хөлгөний суурь болсон тэр раншин нариг гэдэг бол бодисодын тэр өөрийн сэтгэлийнх нь болсон чанар. Жир раншин нариг гэдэг бол тэр бидний гэр буртгийн арилгаагүй байгаа сэтгэлийн өөрийн хоосон чанар. Тэр нь яван явсаар бол нэг нговын нэггүй бол. За энэ бол жир раншин. Их хөлгөнийх бол бодисодын сэтгэлийн хоосон чанар. За тэгээд дараа нь бол санжээжи риг гаан шиг дүжээжи санжээжи гүр жүрэмдээ жажуржи ригжин цанидаа гэд тавьсан шүү дээ тийм ээ. Жажуржи дүжээжи санжээжи гүү гэдэг нь бол сүгүү болж байгаа бол жажуржи риг юм аа гэсэн. За гэх мэтлэнгээр бол ригийг яриад өгсөн. Түүнээс араас нь залгаад бол энэ ийм одууд дэдэг жэви довжис химээх тэргүүтэн гэж хаана ингэ химэн айлцсан бэ гэдэг нь бол энэ дэлгэв донслол. Дэлгэв донслын үг баггүй. Бид нар бол дэлгэв донслыг бол огтоос уншихгүй ингээ орхичод байгаа шүү дээ тийм ээ. За дийн одууд дэдэг жэви довжис чэсүүжин гавсуу жорваадан тааж одоо. За энэ үед бол дагжур годлоод тэгээд түүн дээрээ бол шинжил хийя гэсэн. Ийм хоёр хэсгээс үзүүлнэ. За түүний нэгдүгээрх нь бол тэгчинжин тонлон барчин мялам жевала ондо чогваадан гэж. Тэгчингийн тонлон барчин мялам. Тийм ээ. Тэгчин тонлон барчин мялам. За дунгал дэмбал лаасугбала мигвин. Дунгал дэмбал лаасугбала мигвин. Чөсө, дунгал чөсө тийм ээ. Тэгчинжин тонлон барчин мялам жевала ондо чогваадан. Түүн барчин мялам төрөх. За мөн томбон догбын заван гарбала ондо чогба дүүним юм аа гэж. За энэ бас хэвлэлийн алдаа гарсан шиг байна. Энэ энд байх шүү дээ тийм ээ. Ягаад гэвэл тэгчинжин тонлон барчин мялам жевала ондо чогваадан томбон догбын заван гарбала ондо чогва гэж байгаа юм чи өнгөрсөн цаг энэ шүү дээ тийм ээ. Баг ирээдүй цаг. Гарбала ондо чогва бол дүүним юм аа. За тэгэхээр тэгчин тонлон барчин мялам төрхтөөгөө хамт бол яах нь тэр тонломын банжаа болсон томбон бол
төвчих үйл ажил бол хамт юм аа тийм ээ. Хомбон дугуй саван гагба бол гагбаалан ондоо чуваа бол дүүнэм юм аа. Тэгэхээр энэ гагба гэдэг бол энэ ягаад ч энэ дээр саа байх хаа гэж тийм ээ. Ондоо ягаад гэвэл эн чинь одоо тэр хомбон дугуй саван гагбаалан ондоо чуваа гэдэг чинь бол гаглах одоо тийм ээ түүнийг одоо байхгүй болгох ажил бол эхэлж байгаа үе шүү дээ. Тийм учраас энэ дээр өнгөрсөн цаг. Ондоо чуваа дүүнэмдээ тэгчинжин тонлон барчин мялам жэбадан хомбон дугуй саван гагба дүүнэм юм аа гэж дүүнэм. Дэла хажиг чинжин тонлон барчин мялам жэбадан гэдэг чинь өнгөрсөн цаг шүү дээ. Чинжин тонлон барчин мялам жэбадан хомбон дугуй саван гагба гэд энэ бас өнгөрсөн цаг шүү. Одоо энэ дээр саа байхад бол энэ дээр хомбон дугуй саван гагба дүүнэм юм. Дэла ондоо чуваа гэдэг чинь бол тэр ажил эхэлж байгаа үе. Тийм ээ, ажил эхэлж байгаа үе. Тийм учраас энэ дээр өнгөрсөн цаг одоо энэ гагба гэдэг тэр энэ янжуг саа тавих бол тийм ээ. Одоо энэ дараагийнх дээр бол ондоо чуваа дүүнэм юм дэ тэгчинжин тонлон барчин мялам жэбадан гэдэг нь тонлон барчин мялам төрцсөн тийм ээ. Тэгээд хомбон дугуй саван гагба дүүнэм гэж. Тэгвэл одоо энэ дээр бол утган таа тийм ээ. Хоёулын дээр нь өнгөрсөн цаг бол яг сайхан байна шүү дээ тийм ээ. За дэла хажиг. За энэ дагжар бодолсон байна. За энэ ийн огдуу дэдэг жэвэ довжис хэмээх одоо энэ үе тийм ээ. Энэ дэлб донслын үг шүү дээ. Энэ дэлб донслт ингэж айлцсан энэ үед бол дагжар бодолж байгаа нь бол энэ журваа бодол. За одоо тэгээд ямар одоо хийж байгаа юм. Дэла хажиг тэгчинжин тонлон барчин мялам жэна. За хажиг юу гэж юм гэхээр тэгчинжин тонлон барчин мялам жэна хомбон дугуй саван гагби чавартал жэвадон томбон дугуй саван гагба дүүнэм бичэрсэна тэ мачив юм. Энэ дээр тэгж хэлсэн шүү дээ тийм ээ. Барчин мялам жэвадон томбон дугуй саван гагба дүүнэм юм. Дүүнэм гэхээр бол эн чинь одоо цаг хугацааны хувьд бол яг хамт явж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол юу гэж энэ хажиг юу гэж эндээс юу гэж ойлгосон гэхээр тэгчин тонлон барчин мялам хүрчих юм бол томбон дугуй саван гагби чав гэж. Гагба дүүнэм гэхээр гагби чав гэж ойлгоо. Ер нь бол хажигийн бас буруу гэхэд хэцүү байгаа тий. Тонлом жэна хомбон дугуй саван гагба дүүнэм юм чинь жигшөө жэба яна жигшөөд бас дүүнэм учраас бол тэр томбон дугуй саван гагба чав гэж ойлгож. Яагаад үг гэхээр чавартал жэвадон томбон дугуй саван гагба дүүнэм юм. Дүүнэм юм байлаа гэж тийм ээ. Дүүнэм юм бичэрсэрна мачив гэж. Аранлаг мачив гэж. Тэгэхээр аранлагийн мачив гэдэг чинь юу болох вэ гэхээр жэвадон томбон дугуй саван гагба дүүнэм яна чин тонлон барчин мялам жана томбон дугуй саван гагби таваа байхгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Она талва дэртал дүүнэм ямбартал талва дэртал барчин мялам дэ жэвийн дүйсүү гэж. Барчин мялам дэ жэвийн дүйсүү оноо гэдэг нь аранлаг үргэлжлүүлээд ярьж байгаа шүү дээ тийм ээ. Одоо хажигт өөдөөс нь одоо хэлж байна. Тэгвэл таны хар бол талва дэртал барчин мялам дэ жэвийн дүйсүү томбон дугуй саван гаг бичэр. Дэртал дүйсүү томбон дугуй саван мэвич. Тэгвэл таны хар чин тонлон барчин мялам төрцөн одоо тэр цаг үед бол томбон дугуй саван байхгүй юм. Тэ гагба юм. Дүйсүү томбон дугуй саван мэвич. Нэг ёсондоо чин тонлон барчин мялам байж идэг. Нөгөө багнах ёстой банжаанууд нь байхгүй. Таны хар дүүнэм учраас та юу тонлон барчин мялам жэна томбон дугуй саван гагби тав гэж тэгс тийм ээ. Тэр тийм байхгүй гэж. Хаяа нөгөө гүмбү чумадан пар жадвадар дүүнэм дүү нямбууд минтэн бинчог жэвадан гагватаго чэсумба метевартал чөжөө хайлан дийч. За мөн одоо юу вэ нөгөө тулгаачаа эхлээд одоо орон байр тулгаач авах юм бол эхлээд тулгаачаа хөөж гаргаад дараа нь хаалгаа одоо хаагаад хөгждөгч байдаг юм уу тийм ээ. Хаалгаа бүхэлдэг. Энэтэй адилхан гэж бол урд нь гарсан шүү дээ тийм ээ. Тэгэд бол тулгаачаа хөөж гаргаад тэгээд бол дараа нь хаалгаа бүхлэн гэдэг чинь эн чинь ийм дистараалсан ажил шүү дээ. Тэрнээс яг хамт байх
боломжгүй байж ш тэ тулгаачаа хөөж гаргах хаалгаа хаах хоёр бол нэг зэрэг бол байх болтойгүй ш тэ. Тэгэд нөгөөдхөө гаргаад араас нь хаалгаа тийм ээ. Пар Жадбаатар юунямдуу нямбууд Минтүнбийн чог Жевадан гагватаго гэж хамт одоо ерөндөг нь төрөхтөөгөө зэрэг Минтүн чогийн Жевадан гагватаго гэж тэр байх болцоогүй шүү дээ гэсэн тийм ээ. Шээсүм нөгөө эхлээд ерөндөг нь төрөөд дараа нь одоо тэр ерөндөг маань одоо нэгсэндээ ажиллаа хийгээд одоо тэр муу сэтгэлүүдээ бол ингээд стараалчлангаар нь бол дараад ингээд явж байгаа шүү дээ. Түүний дараагаар бол одоо тэр нөгөө хаалгаа бүхэлж байгаатай адилхан Дэ бамба това тийм ээ. Баралбын баралбараа товлох. Нэгсэндээ гогдон товлох. Амдул ам товлох тийм ээ. Тэр нь бол дахиж орж ирэхээргүй болгож байгаа ийм асуудал шүү дээ. Ингэж айлцсан байгаа чинь тэгэхээр танихаар бол таахгүй мó чожи хайлан бийж. Чожи хайлан бол юу вэ? Нөгөө тонлон барчин мэлэм Жевадан хомбон тогвы савн гагва дүним гэж хайлгэн дээ гэж. Тэгсэн чинь хоонаарэ гэж. За нөгөө хажиг маань үргэлжлүүлээд ярьж. Гимгүй гэж. Тийм биш ээ. Жон мэдээ дүндийн дон гансагдийн жудлаа тэгчинжин тонлон барчин мэлэм Жевада ондо чугадан иен оголжин банжир жүрвийн Дева гагвала ондо чуга дүним. Гансагдийн жудлаа тэгчинжин тонлон барчин мэлэм Жевадан иен оголжин банжир жүрвийн Дева гагва дүним шивэн дон ин сэрва мэтэтэ гэж. За хажиг бол тайлбарлаж штэ тийм ээ. Наад одоо тэр тулгаачаа гаргаа тэгээ хаалгаа хаах энэ төр бол надад бол одоо гин болохгүй. Яагаад үг гэхээр дүндийн дон гэдэг нь энэ саний дээр өгүүлсэн энэ дүнгийн утга нь бол гансагдийн жудлаа тийм ээ. Тухайн одоо тонлон барчин мэлэм гэж байгаа тэр бодгаалын одоо сэтгэл тонлон барчин мэлэм Жевала ондо чугадан мөн иен оголжин банжир жүрвийн Дева гагвала ондо чуга дүним юм. Гансагдийн жудлаа тэгчинжин тонлон барчин мэлэм Жевадан иен оголжин банжир жүрвийн Дева гагва дүним шивэн дон ин гэж. Тийм ээ. Нэг ёсондоо хоёр ондо чугван дүним. Хоёр ондо чугван дүним. Одоо товчхондоо бол тийм ээ. Тонлон барчин мэлэм Жевала ондо чугадан иен оголжин банжир жүрвийн Дева ондо чуга дүним. Хоёр нөгөө юу н ондо чугван дүним. Дараагаар нь болохоор гансагдийн жудлаа тэгчин тонлон барчин мэлэм Жевадан иен оголжин банжир жүрвийн Дева гагва дүним. Тийм ээ. За гэсэн ийм юм тийм учраас бол болохгүй юм байхгүй гэж тийм ээ. Ингээд хоёр салгаж өгөөд нь шүү дээ тий. Ондо чуга хоёрыг салгаад дараа нь өнгөрсөн цаг дээр тонлон барчин мэлэм Жевадан иен оголжин банжир жүрвийн Дева гагва энэ хоёр бол дүним. Ийм утга юм Тэгэхээр надад бол наад хүн чинь яахгүй тий. Дева гагва дүним. Дева гагва иен оголжин банжир жүрвийн Дева гансагдийн жудлаа тонлон барчин мэлэм Жевадан тонлон мэлэм Жевадан. За энэ миний хар бол одоо ингэх гээд байна л да. Би энэ бас одоо байхгүй баг. Жевадан гэх энэ зүгээр цэгтэй Жевадан иен оголжин банжир жүрвийн Дева гагва гэд энэ дээр бол бас энэ саа байх. Гагва дүним шивэн дон ин сэрва мэтэтэ. За тэгэхээр утга нь бол юу гэж гансагдийн жу. За аранлаг бол мэтэтэ гэж шүү дээ тийм ээ. За та ингэж ойлгох юм бол таарахгүй. Дүнгийн утгыг ингэж тавих нь бол буруу гэсэн. Тэгээд гансагдийн жудлаа тэгчин тонлон барчин мэлэм Жесна гансагдийн жудлаа тэгчин тонлон барчин мэлэм Жевала ондо чуга маян говь гэж. Тийм биз дээ. Гансагдийн жудлаа тэгчин тонлон барчин мэлэм Жесимба яна. Жесимба гэдэг нь өнгөрсөн цаг дээ тий. Нэгэнт одоо тонлон барчин мэлэм төрсөн болвол тэр одоо бодгаал дахиад одоо юу гэдгийг тэгчин тонлон барчин мэлэм төрөх одоо төрөхөд одоо зүглэх гэсэн санаа шүү дээ тийм ээ. Жевала ондо чуга бол биш байх. Нэгэнт төрсөн юм чинь. Маян говь. Тэртэл тэгчин тонлон барчин мэлэм за 8 симбийн жудлаа тэгчинжин тонлон барчин мэлэм Жевала ондо чуга маян бичэр тэртэл Санжаа багын төгжүүлээ намчин Жевала ондо чуга маян бичэр тэртэл дийн төгжүүлээ са жувийн ишээ гагвала ондо чуга маян бичэр тэртэл дийн төгжүүлээ са жувийн ишээ гагва маян бичэрдээ дийн төгжүүлээ дэ жигба маян бичэр гэж. Энэ бол тийм үү? Хонаар
Санжаа павгийн төгжүүлээ намчин жавала ондо чугаа ямбартал та хажиг үргэлжлүүлээд байна тийм ээ. Санжаа павгийн төгжүүлээ бол намчин жавала ондо чугаа. Бурхан болох намчин буюу одоо тэр хамгийн айлддаг одоо тэр бэлгүн тийм ээ. Хамгийн айлддаг тэр бэлгүн буюу бурхны оюун ухааныг намчин гэж хэлээд байгаа. За намчингийн цанд бол юу гэдэг вүлээ? Чой тамжид гажимжиглээ чигчүртэн онсондоо догбын тар түгби ишээ намчингийн цанд гэж бол дүүрэнд бол тэгж тавьдаг тийм ээ. Парчин ёсонд бол арай өөрөөр тавьж байгаа шүү дээ тийм ээ. Чойжун онсондоо догбын тар түгби ишээ гэж тийм ээ. За тэгэхээр бол бурхан болох намчин товлох хоёр бол одоо дүүн юм шүү дээ тийм ээ. Бурхан болохтойгоо зэрэгэл намчин товлж байгаа. Намчин товлохтойгоо зэрэг бурхны хутгийг олж байгаа. За тэгэхээр санжаа павгийн төгжүүлээ гэдэг чинь нэгэнт одоо бурхан болсон санжаа павга болсон ийм одоо бурхны одоо таалал сэтгэлд бол намчин жавала ондо чугаа юм гинэ. Хажиг тийм ээ үргэлжлүүлээд ондо чугаа юм мөн гэж. Ийм жула намчин шимба юм бичэрдэ шимба гэдэг чинь одоо цаг шүү дээ тийм ээ. Одоо юу гэдэг санжаа павгад бол дооч гисэн намчин төрж байгаамаа гэж. Ийм жула намчин шимба юм бичэрдэ ийм төгжүүлээ намчин жэвичэрдэ ийм төгжүүжийн намчин жэвичэрээс хажиг мачвдэ ийм төгжүүжи дева медур дугын цадам жэвич. Энэ төгжүүжи дева медур дугын цадам жэвич. Чава хаа сэрна мадубдэ гэж. Чава хаа сэрна мадубдэ ийм жүжийн дева чөжин чод медур дугын цадма жэва явартал чод медвичэрна чөжин жонжон оо. Чөжин ийм төгжүүжийн дева медур дугын цадам жэв. Чөжин жонжон гинэ. Угаасаа ийм чөжин ч алдаатай гэх юм юу. Буруу чөжин тийм нэг өсөндөө байхгүй. Ийм төгжүүлээ дева медур дугын цадам жэва явартал ийм төгжүүжийн дева медур дугын цадма жэв. Энэ дээр бас өөр дагсал байж болж байгаа юм байна. Жишээ нь ийм дагсал байж болох уу? Санжаа павгийн төгжүүлээ намчин жэвала ондо чугаа ямбартал намчин гажигмаа юм биш. Гажигмаа учраас яах нь? Гажигийн сар дужэва. Тэ? Жэва жигба дүням. Тийм учраас бүр цаг үргэлжид тийм ээ. Цаг үргэлжид бол бурханд намчин бол төрж байдаг. Жэшин баян ба. Жэшин баян. Ягаад гэвэл одоо бидний оюун ухаан чинь бас яг одоо заах юм байхгүй шүү дээ тийм ээ. Бидний оюун ухаан чинь одоо сэтгэл аль нь юм бэ гэхээр өдрийн одоо сэтгэл оюун бол бүгд өнөөдөр байхгүй. Ирээдүйнх нь бүтээг байгаа. Тэгэхээр яг одоогоо олох. Яг одоогийн оюун ухаан гэдэг чинь бол хэн агшнаар өөрчлөлт тийм ээ. Нэг агшин дотор чинь маш олон хорон байгаа. Тэр хормоо дотроо бас олон хуваагдана. Тэр яг аль нь гэж заах юм байх. Нэг нь гарахтайгаа зэрэг байхгүй болж идэг. Гарахтайгаа зэрэг байхгүй болж идэг. Хэн агшнаар өөрчлөлт. Тийм учраас бидний сэтгэл чинь сэтгэл гэдэг юм уу, сүнс гэдэг юм уу, тэр цаншигийн намшиг бол би гэж хэлэхэд юу байгаад байгаа асуудал чинь энэ дээр тулаад байгаа шүү дээ бас нэг тийм ээ. Нэг одоо регва гэх юм уу учир шалтгаан. Тийм ээ. За тэгэхээр тэр маягаар аюул бас тийм ээ. Гэхдээ одоо тэгээд юу шүү дээ. Бид нар чинь жингийн одоо 2 3 дугаар тийм одоо юм үзэж байгаа. Дүүрэний лойргийн маягтай юм дагслах юм бол үүдтэй. За тэр яг нэр. За ранлуг овийн дүсэн овоо жевартаал ийм дүйжин дэ жевичэр. Овийн дүсэн овоо жевартаал. Овийн дүсүү овоо жевартаал. Ийм дүйжин дэ жевичэр гэдэг нь овийн дүйжин овоо жевичэр. Бомба гэдэг үзэл. Бомбын дүсүү бомба жеварт. Бомбын дүсүү бомба жева ин гэх юм бол бомбын дүсүү бомба же шимба юм барт. Бомбын дүсүү бомба же царва маян барт. Тэгээ бомбын дүй маян барт. Бомбын дүй гэдэг чинь бомба ёвын дүй. Эсвэл бомба имбин дүй юм уу? Аль нь ч байсан гэсэн юм ба байх юм бол бүр ойлгомжтой бомба ёвын дүй байх. Бомба ёвын дүй гэдэг чинь бомба ёшин балаа тийм үү? Бомба
одоо юу гэдгийг Жесимба ойлгоно үз. Умба Жесимба юна? Умба Жешимба Маямбин чав байх уу? Чав байхгүй юу? Тэр шиг говийн төсөн говуу Жевартал. Говийн төсөн говуу Жева ин гэх юм бол тэ говуу Жешимба гэж ойлгохгүй. Ийн дүйжин Дэжевичэр гэдэг нь говийн дүйжин говуу Жевич. Ян хажиг тэгчинжин жорлом чөчөг чумбуза навын симбин жудлаа тэгчин тонлон барчин мэлэм Жевалон ондо чуваадан хомбон догоо гагвалон ондо чуваа дүүн ямдэ гэж. За мөн хажиг юу гэж тэгчин жорлом чөчөг чумбуза навын симбин жудлаа гэж байна. За энэ чөчөн бол бас өөрөө их нюанстай шүү дээ, тийм ээ. Тэгчин жорлом чөчөг чумбу гэж байгаа. Тэгчин жорлом чөчөг чумбу гэдэг чинь жорлмын хамгийн сүүлийн мөч шүү дээ. Хамгийн сүүлийн. Тэгээд дараагийн гажиг няваад бол дараагийн агшинд бол тэгчин тонлом өргөж байгаа. Тэгэхээр тэгчин жорлом тонлом хоёр ч юм бол одоо яг нэг суурин дээрээ ингээд явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Нэг судал. Тэгэхээр тэгчингийн жорлом чөчөг чумбула 8-ын симбин жула тэгчин тонлом барчин мэлэм Жевала ондо чова. Одоо яг төркөж байгаа. Томбон догва гагвала ондо чова бол дүүнэмдэ тэгчин тонлом барчин мэлэмла 8-ын симбин жула тэгчин тонлом барчин мэлэмла 8-ын симбин жула барчин мэлэмдэ Жевадан томбон догва гагва дүүнэмбичэр шэвин жорвоо гот тэг жоргож жудва мэтэдэ гэдэг нь жорвоо готлох нь бол таахгүй гэж мэтэдэ тэгчинжин жорлом чөжөг чумбун ажиг тамаала 8-ын симбин жула томбон догва мэвичэрдан нямбу даны боваадан шэвэн нанцэнжи нямбу шэва янсам жорлом бэс ёндон товцул чажид ямба мэтэ бичэрэр гэж. Тавлын нэг нарийн мэтэ бичэр. За юу гэсэн үг гэхээр нөгөө хоёр ондо чугаа тийм ээ. За тэгээд нөгөө ондо чугаа бол зүгээр хооронд нь тааруулахаар бол болохгүй байсан шүү дээ тийм ээ. Хоёр ондо чугааг нь тааруулаад дээдлийн хажиг бол тэгээд тавьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бол юу гэж тавьж гэнэ үү гэхээр улам жоохон нарийсгаад тэгчингийн жорлом чөчөг чумбула 8. Тэгчингийн жорлом чөчөг чумбула 8-ын симбин жудлаа бол тэгчин тонлон барчин мэлэм Жевалон ондо чугаадан томбон догва гагва ондо чугва дүүнэм юм аа. Ягаад үг гэхээр тэгчин тонлон барчин мэлэмла 8-ын симбин жудлаа барчин мэлэм Жевадан томбон догва гагва дүүнэм бичэр гэж. Ингэж бол жорвоо готлох юм бол таахгүй гэж. За түрүүний тэр нэлээ хамгийн ихэндээ дийн огдуу дэдэг Жеви довжис гэдэг дэлгэв донслоос гарсан шүү дээ тийм ээ. Ер нь бол тун төстэй бол тун төс. Аранлаг өөрөө яг л нэг иймэрхүү маягтай годлсон шүү дээ. Хамгийн эхлээд нөгөө жорвоо годваадан тааж адвалаа ни жорвоо годваадан юу гэсэн шүү дээ тааж адваа гэсэн шүү дээ тийм ээ. Тэр тэгчинжин тонлон барчин мэлэм Жевалон ондож угаа томбон догвын савн гагвалон ондож угаа дүүнэмдэ тэгчинжин тонлон барчин мэлэм Жевадан томбон догвын савн гагва дүүнэм гэсэн шүү дээ. Энд дээр харин ч одоо нэмэлтээр хажиг бол нилээ нарийсгаж өгч тийм. Чин борлон жорлом чойчог чимбуула 8. Тэгэхээр мэтэдэ гэдэг аранлаг юу гэж хэлж гэнэ вэ? Тэгэхээр энэ хоёрын хоорондын ярианы энэ байдал дээрээс нь одоо бид нар ялгааныг ажиглаад тэгээд одоо тэр зөвийг нь бол одоо мэдэж авна шүү дээ тийм үү? За тэгэхээр аранлаг бол юу гэж байна? Тэгчинжин жорлом чойчог чимбүү байгаад тогтохгүй. Чимбүү гажиг тамаа. Чин жорлом чойчог чимбүү өөрөө бас дотроо яах нь дунд адагч юм уу ийм байгаа шүү дээ. Тэгэхээр бол хэн дотроос хамгийн сүүлийн агш жорлом чойчог чимбүүн гажиг тамаа. Тэр нь бол яг одоо тонломын өмнөх. Тэгэхээр тэгчинжин жорлом чойчог чимбүү гажиг тамаала 8-ын симбин жудлаа хомбон догва мэвичэрдан нямбу даны боваадан шэвийн нанцанжи нямбу шэва янсам жорлон бавэр ёндон товцул чажид ямба мэтэ бичэрэр гэж. Мэтэ бич. За тэгэхээр нь үргэлжлүүлээд юу гэж юм гэхээр одоо энийг харахаар бүр илүү тодорхой. Дийн жудла хоонарэ гэж тийм. Дийн жудла томбон догва явартал дийн жудла томбон догви 5 явичрна мата. Тэгэхээр тэгчин жорлом чойчог чумбун гажиг тамаала 8-ын жанчуу симбин жудлаа бол томбон догва байхгүй гэж хэлээд шүү дээ харанлаг.
томбон догваа бол байхгүй. Тонломын банжаа болсон томбон догваа байхгүй гэж. Байхгүй. Тэгэхээр нь хажиг бол байгаа юм аа. Ягаад гэвэл түүний эсрэг томбон догвын савн тийм ээ бүр үнс хөрөнгө нь бол байгаа шүү дээ. Шүү дээ. Энэ савн ёна дээр яв юм ачуул гэж байна шүү дээ. Энэ савн ёна дээр яв. Томбон догвын савн ёна дийн жуулаа томбон догвын савн ёна дийн жуулаа томбон догваа яв юм ачуул. За хажиг тэгчингийн тонлон барчин мялам жевалан ондож яваадан томбон догваа гагбалан ондож яваа дүним сэрва мэтэд няван амаад инэдэж үрвэж. За энэ яг адилхан тийм ээ. Энэ хажиг одоо ямар учиртай. Энэ өмнөх хажигтай яг л адилхан ярьсан. Тэгэхээр няван амаа гэдэг нь дээр ярьсан тэр өмнөх гим бол яг тань дээр яг хэвээрээ адилхан шүү гэсэн санаа шүү дээ тийм ээ. Нява тааж одвол хажиг. Нява тааж одвол хажиг. Тэгчин тонлон барчин мяламжийн дүйсүү томбон догвын савн ёдтэй. Тэгчин тонлон барчин мяламжийн дүйсүү томбон догвын савн ёдтэй. За түрүү нь бол энэ дээр томбон догвын савн мэд гэдэг чинь бол энэ шүү дээ тийм ээ. Тэгчин жорлом чойчг чумбуу гажиг тамаалаа навин гэсэн шүү дээ. Чойчг жорлом чойчг чумбуу гажиг тамаалаа навин симбин жуулаа томбон догваа мэдээ гэсэн шүү дээ. Томбон догваа байхгүй гэсэн. За одоо хажиг болохоор яадсан байна. Тэрийг ойлгоод тэгвэл тэгчин тонлон барчин мэлам. Жорлон биш. Одоо тонлон болцсон тийм ээ. Тонлон барчин мэламжийн дүйсүү томбон догвын савн ёдтэй гүндүүлээ. Дайваны гагвичэр маян гэж. Тэсүн бичэр шана она домен дүйсүү домен салжир жүрвийн мумба явартал. Дамжаа дийж. Энэ одоо үнэхээр гайхамшигтай хэрэг байна. Тийм ээ. Она гэдэг нь за энэ домен дүйсүү гэдэг нь за тэгчин тонлон барчин мэламжийн дүйсүү томбон догвын савн байгаа гэж хэлээд байна. Тэгэхээр энэ дээр банчи хичээний бас нэг түмэн маян баа холбогдож орж ирээд байгаа нь юу гэхээр ёна онжирдуу явж. Ёна онжирдуу явж. Тийм ээ. Шотон ёна шотон онжирдуу явж. Дочиг ёна дочиг онжирдуу явж. Байгаа гэдэг чинь бол яг одоо уур байгаа гэвэл яг одоо ууралж ах. Тэр хүсэл шунал байгаа гэвэл тэр яг хүсэл шунал хүчжих төсөл байх шүү. Ачигч. Тэгэхээр тэгчин тонлон барчин мяламжийн дүйсүү бол томбон догвын савн байгаа гэж. Томбон догвын савн ёд хажиг бол тэгж ойлгож шүү. Тийм ээ. Тонлон барчин мяламжийн дүйсүү гэдэг чинь тонлон барчин мялам маань бол томбон яг багнаж байгаа үе. Тэгээ түнтэй бол жинхэнэ одоо дайн тул. Тийм учраас тэр нөгөө нэг одоо тэр томбон буюу төвчгтүүн нь бол тонломын банжаа бол байгаа. Банжаа биш. Банжаа түүний бүр үндэс хөрөнгө нь бол тэ томбон догвын савн ёдтэй гүндүүлээ. Дайваны гагвичэр маян шээсүн бичсэн она домен дүйсүү домен салжир жүрвийн мумба явар. За зул ингээд асаацсан зулын гэрэл одоо тэ зул бадарч байх үед бол тэр зулын гэрлийн одоо юу гэх юм? Зулын гэрлийн арилгагдахуун гэх юм уу эсрэг тал болсон харанхуу байгаа мó гэж. Зулын гэрэл асч явах үед гэрэл унтрах дээр зэрэг гэрэл байхгүй үед бол харанхуу байна. Гэрэл гарахтайгаа харанхуу байхгүй болно. Тэгэхээр зулын яг цаг үе гэдэг бол зул асцсан байгаа зулыг хэлж байгаа шүү дээ. Зулын гал асцсан үед бол зулын одоо ингээд гал асаад зул шатаад ингээ гэгээ гэрэл нь гарцсан үед түүний эсрэг тал болсон. Тийм ээ? Нөгөө харанхуу байгаа мó гэж. Явартал дамжаа дийж. Таны дамжаа бол тэр шүү. Ягаад гэвэл таны дамжаа чинь тонлон барчин мялам мийн үед бол түүний эсрэг тал нь байгаа гэж үзээд байгаа шүү. Тэгэхээр зулын үед бол зулын одоо эсрэг тал гэгээ гэрлийн эсрэг тал болсон харанхуу байгаа мó. Уран. Үнэхээр энэ бол яг хэсэг өөрийнх нь банчин сонон дагуулмын өөрийнх нь ба шүү. Дамжаа дийчэр чаддэ дэни бедонжор вечэр гэж. Энэ нь бол зулын гэрэл тэ бол утга нь ингээд жишээ утга хоёр маань хоорондоо ингээд гарч байх хэрэгтэй гэж тийм ээ. Бедонжор веч. Дэ минутэ гэж. Дэ минутэ доолаа. Няман жохор омбор шарвэцэ мумби 8 мэжин нэмих соо гэж. Сударт юу гэж юм гэхээр няман жонхор буюу
нарны хот мандал одоо ингээд мандан цагт бол харанхуй бол байхгүй гэж. Харанхуй мөн би нэ бол мэдчин мимик суу. Тэ. Мэд ба мимик ба одоо цамаа мимик ба юм цамаа маду ба юм ба. Тийм ээ. Ах гэх. Омбор шар винцээ гэж нарны хот мандал гэдэг нь нарны гэрлийг л хэлж байгаа шүү дээ. Нар гараад гэгээ гэрлэн түгхтэйгээ зэрэг бол тэр цагт бол харанхуй бол орших газар байхгүй маа гэж мэдж мимик орших газар юу юм уу? Тэр гэрэл байгаад гэрэл тусж байгаа тэр зүг орчинд бол байхгүй гэж. Зүгээр жир байхгүй гэсэн үг гэж хэлээгүй шүү дээ. Тийм ээ. Одоо хойшоо харсан агуун аманд бол харанхуй оршиж байгаа. Тийм ээ. Харанхуй бол байж байгаа. Тэр нарны гэрэл байгаа тэр Ниман жонхор буюу нарны хот мандал одоо нар гэгээ гэрэл очсон газар бол харанхуй. Тэгэхээр судалт бол ингэж айлцсан. Мөн галви мэ барвинцээ дүжижин цамаа тамжижин 8 жим мимиксо хэсүн бичрэр гэж. За галви мэ барвинц жишээдэн энэ бас судрын үг шүү дээ тийм ээ. За галва гэдэг нь бол нөгөө галваар одоо гал бадарсан. Дүжижин цамаа тамжижин 8 жим мимиксо гэж. Хэсүн бич. Хонаарэ үгж. За энэ хэсгийг Хонаарэ тэгчингийн тонлон барчин мялам чөөж чодла найвын симбийн жудла томбон догвын савн явартал чод томбон догвын савнжин оны юм бич гэж. Утга нь бол тэр шүү дээ те гол одоо бидний ойлгох утга бол хичнээн одоо тэр ерөмдгөн байлаа гэхэд түүний эсрэг тэр юу нь бол өвчтгүн нь бол юм уу одоо хоригдхуун нь бол заавал байж ах бол аргагүй байна гэдэг шүү дээ. Байж чадхааргүй боломжгүй шах. Тэгээ за тэгсэн юу гэж байна? Судрын одоо энэ лүнгүүдийг үзүүлээд аранлаг бол тийм ээ. Одоо зулын гэрэл байхтайгаа зэрэг бол түүний эсрэг талаас байх болцоогүй шүү дээ. Доолай гэж судраас бол ихтад ингээ үзүүлсэн чинь хажиг эргүүлжлүүлээд юу гэж юм гэхээр тэгчингийн тонлон барчин мялам чөөж чодла найвын симбийн жудлаа томбон догвын савн явартал замун бүрийсэн хэвээр томбон догвын савн ёо гэж тийм явартал томбон догвын савн аранлаг бол байхгүй гэдэг байна. Тэгэхээр хажиг бол томбон догвын савн ёо. Яагаад гэхээр явартал чод томбон догвын савнжин ойны юм би чирэр гэж. Энэ бас л айхтар хэрэг байна. Томбон догвын савн ёо бич. Томбон догвын савнжин ойны юм бич. Их чин тонлон барчин мялам чинь өөрөө томбон догвын савнгийн ойны ойжин юм бүү шүү дээ. Бодтой ерөндөг болдог. Тэгэхээр нөгөөх нь байхгүй бол тэр чинь яаж ажиллаа гэх юм. Тийм ээ. Ойны юм бичээс нэ оноо дээч өөж. Энэ оноо гэдэг нь аранлаг шүү дээ. Аранлаг өөдөөс нь. Оноо дээч өөж чодлоо найвын симбийн жудла томбон догоо явартал. Чод томбон догын ойны юм бич таваах. Чодлоо найвын гэдэг нь чин томлон барчин мяламлаа найвын симбийн жудла томбон догоо байгаа мó томбон догвын ойны юм бич. Энийг харуул. Томбон догоо яварт. Чодлоо найвын тийм. Чин томлон барчин мяламлаа найвын симбийн жудла томбон догоо явартал. Юу чод томбон догвын ойны юм бичэр чаваахаа гэж. Нэг ёсондоо чин томлон барчин мяламбын зөөр энгийнээр л одоо яриа л да. Чин томлон барчин мяламбын жудла томбон догоо явартал тий. Томбон догоо юу тавих юм? Дэмбэр дүүр зэмби зэмба тавих юм уу? Юу тавих юм? Тийм биз дээ. Дэмбэр дүүр зэмби зэмба. Дэмбэр дүүр зэмби зэмба явартал. Их чин томлон барчин мяламбын жудла. Дэмбэр зэмби дэндвжин аваа явартал. Дэмбэр зэмби зэмба явж. Дэмбэр дүүр зэмби зэмба байгаа гэх юм. Нэгт хоёр төрөв тэгчин тонлон барчин мялам чинь дэмэд онсондоо догвын лоо гэж. Дэмэд онсондоо догвын лоодон лоо тэгээд дэмбэр дүүр зэмбийн зэмба хоёр дүүн юмдуу гажиг ансагжигийн жуулаа жава яваарт. Энэ хоёр чинь зиндан ойсуу галвын лоо биш юм. Зиндан ойсуу галвын лоо. Тэгэхээр дэмбэр мэба онсондоо тоглож явах яг тэр цаг мөчид дэмбэр дүүр зэмбийн лоо яаж вэ?
байх үстэй. Нэг талаас. Нэг нөгөө талаас нь бол нөгөө талаас нь гэх юм уу хоёр дахь хэрэгваа бол юу яаж учир шалтгаан нь бол Эрчим толгойн барчин мялам донид онсомдууд байгаа. Тэ? Лови павгийн донид онсомдууд бол нямшиг ишээ байна. Тэр нямшиг ишээ донидлаа зээжигдүү нямбар шагалцсан үед бол гүнзүвийн наваа явартал. Нийгийн наваа явартал. Нянандан жэвэн лоо юм бартал. Нянан нүвийн лоо маян нянандан жэвэн лоо юм бартал. Дийн жулаа дэндүвжийн наваа явж. Дэмбэр дүүр зэмба явж. Гэвэл болох уу? Явартал хажиг таныхаар бол нөгөө тэгчин толон барчин мяламч нь томбон догвын ойны юм бийч. Чавааха дагчавха. Томбон догвын ойжийн нимбүү учраас байх ёстой гэдэг байгаа шүү дээ. Нөгөө эсрэг тал нь байх ёстой. Ойжийн нимбүү нь муу юм чинь надад чинь эсрэг юм байж ах ёстой гэдэг ийм бодолтой байгаад байна шүү дээ. Хажиг энэ үеийн хажгийг л ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Ойны юм бийч. Тэгэхээр бол оноо гэдэг нь аранлаг шүү. Аранлаг өөдөөс нь бүгд таныхаа. Чөөж чодлон 8-ын симбижуулаад томбон догвоо явартал. Ёд гэж бол энэ дээр хайлгнаад байгаа шүү дээ. Энэ томбон догвын савн ёо гэсэн шүү дээ. Хажиг. Тийм ээ. Ёд гэсэн. Чод томбон догвын ойны юм бийч. Учир шалтгаан нь энэ. Ягд байгаад байгаа юм бэ гэхээр хажиг юу гэж бодож байгаа вэ? Чод томбон чинь чод гэдэг нь томбон барчин мялам. Тийм. Чод томбон барчин мялам томбон догвын савн жин ойны юм бийч. Тэгвэл таныхаар болвол чөөжин чодлоос 8-ын симбижуулаад томбон догвоо явартал чод томбон догвын ойны юм бийч чавааха. Тав тийм үү? Энэ дээр өөрөө тэгж даг бодож. Ян хонаарэ чөөжин чодлоо 8-ын симбадэ чодлоо 8-ын симбадэс томбон догвын савн баавар тал чодлоо 8-ын симба ёд дийн жудла томбон догвын савн мэвичэрсэн аршин цумбадэ гэж. Тийм ээ. Тэгвэл одоо ингээл та. Ингээд л аранлаг руу. Тэгвэл юу тэгчин томлон барчин мялангда 8-ын симбийн жудлаа. Томбон догвой савн мэвартал. Аранлаг юу хүм мэдээл гэж. Тэгвэл чөөж тэ одоо тэгчин томлон барчин мялан бат чөөж томбон догвой савн гагва юм бартал. Чөжин жула томбон догвой савн мэвээч. Ингэж өгөх гээд шүү. Тийм үү? Баавартал. Банцарваа юм бартал. Томбон одоо тий томбон чазаан банцарваа юм бартал. Чөжин жула тий тэр дэн давын тэгчин томлон барчин мялан бин жула томбон мэвээч. Банцарваа юм бартал. Чөжин жула мэвээч. Тэр одоо хажиг үргэлжлүүлээд чөөж чодлоо 8-ын симбадэ томбон догвой савн баавартал гэж шүү дээ. Баавартал чодлоо 8-ын жанчуу симбаны юу? Чодлоо 8 гэдэг нь бол тэгчин томлон барчин мяламда 8-ын жанчуу симбаны бол байгаа дийн жула томбон догвой савн мэвэчэр. Тэр аршин цумбадэ гэдэг нь яг өмнөхтэй адилхан эгван бол адилхан гэж. Адилхан гэдэг нь юу гэсэн үг вэ? Мэн юу лээ? Томбон догвой ойжийн юмбуу байлаа гэд тэр үед түүний банжаан байх албагүй л гэсэн. Энэ хэрэгваа бол яг адилхан гэсэн. Жишээд мэдэрээ гэсэн. Өмнөхтэй адилхан жишээд мэдэрээ гэсэн. За энэ ер нь бол банчин хичээний түн маянбаа бас энэ дээр харагдаад байгаа. Маш тод харагдаж шүү дээ. Чодлоо 8-ын хажиг хэлж шүү үргэлжлүүлээд. Чодлоо 8-ын жанчуу симба те томбон догвой савн баваа юм бартал. Чодлоо 8-ын жанчуу симбаны бол байгаа. Гэхдээ түүний одоо сэтгэлд нь томбон догвой савн мэвичэр гэхээр аранлаг юм. Чаваа мажуун л гэж. Чаваа мажуун. Мэна тэ бангийн чаваа байхгүй гэсэн. Мэна бангийн чаваа байхгүй л гэсэн. Яг ингээл барихлаа зэрэг тэгэл нөгөө хүнчийн их чаныхан гомонгийн лам нарын чарлаа л босоод ир. Чарлаа л. Энэ ч ямар зүгээр тэгээд хэлээ ш. Тийм ээ. Бодох зүйл байгаа учраас аль аль нь яач. Тайлбар
Нэг л чинь өөрөө мөн ялгаагүй шүү дээ. Тэгчин толон барчин мялан ба гэж жанжуулсан ба маян барт. Тэгчин тонлон барчин мялан ба тэгчин тэгвачин бон ламла навийн тонлон барчин мялан ба гэж жанжуулсан ба маян барта. Тэгчин жудла жанжуулжсэн мэвэж. Банчигч бол тэгчин жудла жанжуулжсэн мэдээл гэж жанжуулжсэн байхгүй л. Тэгвэл дэн дэвэн тэгчин тонлон барчин мялан ба гэж жанжуулсан ба маян барт гэхээр жийч жанжуулсан ба ян барт. Тэгчин жудла жанжуулжсэн мэвэж на аппа мажун. Тэгээ яагаад гэдэг нь бол тайлбар нарай тэрийг бол хэлэхгүй. Нилээн дээрээс хойш хэлэхгүй жоохон гонжроод яваад байгаа шүү дээ. Тэр хэлчих юм бол бодол дандаа халуун будаа. За хон арай. Тэгчин тонлон барчин мяламжийн дүйна. За үргэлжлүүлээд нөгөөч. Тэгчин тонлон барчин мяламжийн дүйна. Хомбон довын савн мэджаанс. За арай наашилсан бооз хажиг арай наашил. Яг уу тийм байна. Тэгчин тонлон барчин мяламжийн дүйнатай шүү. Дүйна хомбон довын савн байхгүй боловч жүнта барчин мяламжийн дүйна найн инлэнжийн дема прамо ёсэрна эмэтэ барт. Харалдаг шүү дээ. Яа бас л ялгаа байхгүй шүү дээ. Бас л ялгаа. Жүнта барчин мяламжийн дүйна найн инлэнжийн дема прамо буюу шидэв прамо тийм үү? Шидэв прамо ёсэрна эмэтэ барт дэдарна банжа жижүржис бонватан гагжуржис бонвын дүмтаны чогжигдүү дүүаин бичэр гэж. Чогжигдүү дүүаин бичэр. Тийм ээ дэдарна. Тийм болов гэж. Нүвэ тэх юм бол банжа жижүржис бонватан гэж. Банжа жижүржис бонватан гагжуржис бонвын дүмтаны чогжигдүү дүүаин. Энэ хоёр одоо нэг болох гээд байна. Толчих гээд байна гэсэн санаас те. Банжа жижүржис бонватан гээд нэг тасалж ойлгох тийм ээ. Ингээд нэг таслалтай. Дэдарна банжа жижүржис бонватан гагжуржис бонвын дүмтаны гэдэг чинь бол юу гэсэн үг вэ гэхээр төвчгтүн болсон зүйл нь хурж вэж түүнийг төвчих гэдэг нэг тийм ээ. Гагжуржис бонвын дүмтаа гэж. Гагжуржис бонва гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр хааж хоригдж няцааж тийм үү? Үгүйсгэж тэр үгүйсгэж тийм ээ тэр хаалт хоригоор бол түүнийг төвчих гэдэг. Энэ хоёр маань бол нэг болох гээд байна. Чогжигдүү дүү аян бэ. Тэртэл цааш нэг гэж барчин мэлэм жэшимбис рангийн ойголжийн банжа агшимба бова ан ёд. Барчин мэлэм агшимбис ан дүйнэ банжа гагшимба бова ан ёбич гэж. Энэ бол энэ тэнд ингэж одоо тайлбарласан юу ховордоо тий. Янаас өөр одоо ер нь барчин мэлэм бид нар огтосоо мэдгүй одоо төсөөлөхгүй бол байгаа зүйл шүү дээ тийм ээ. Энэ бол одоо идэж үзээгүй хоол. Тэр бол ингэж нарийн ялгаж байна шүү дээ. Барчин мэлэм жэшимбис гэдэг чинь барчин мэлэм бол яг одоо төрж байгаа одоо цаг жэшимбис рангийн ойголжин банжа гагшимба байгаа тэгээ бован гэсэн байгаамаа. Гагшимба бован ёд. Бова гэдэг нь одоо цаг штэ. Тэр төвчгтгүүнийг одоо яг тэмчиж байгаа. Хөргтөөгөө зэрэг төрөнд одоо ингээд ерөнгийн
ерөндөг нь ингээд төрж байгаа. Төрөнгөө л хамаг ажиллаа хийгээл эхэлж байгаа. Юусоо шууд л энгийнээр л тийм ээ. Төрөнгөө тэр яг өөрийнх нь эсрэг одоо тэр рангийн уйгуулжин банжаа гэдэг шүү дээ. Яг эсрэг тэр төвчгтүүнийг бол одоо төвчих одоо тэр ажил нь бол тэгээд игдэл эхэлж хамт боваа ёо. Барчин мэлэм гагшин биис ран дүйна банжа гагшинба боваан ёвич. Амбуу дэртал гэдэг нь барчин мэлэм жэшин биис рангийн уйгуулжин банжа гагшинба боваан ёо. Имбартал тэгчинжин тонлон барчин мэлэм жэшин бадан ийн уйгуулжин банжа гагшинба дүйним юм. Аги нема мадуна сон. Дэртал junta барчин мэлэм гагшин бадан 8 энлэнжин дема промо гагшинба дүйним бич. Тэр тэгчин тонлон барчин мэлэм байна уу? Junta барчин мэлэм байна уу? Зарчим нь яг адил. Junta барчин мэлэм гагшин бадан 8 энлэнжин дема промо гагшинба дүйним. Та нар энэ junta барчин мэлэм гэдгийн оронд тэгчин тонлон барчин мэлэм гэд тавиад. Тэгчин тонлон барчин мэлэм гагшин бадан 8 энлэнжин дема промо гэдгийн оронд нөгөө юу томбон догой савн тэ нөгөө томбон гэд тавиад. Томбон гагшинба дүйним. Тонлон барчин мэлэм гагшин бадан томбон гагшинба дүйним. Юус яг адилхан байгааз дүйним бич. Тэртал junta барчин мэлэм гагшинбин дүйна 8 энлэнжин дема промо гагшинба юм бич. Тэртал junta барчин мэлэм гагшинбин дүйна 8 энлэнжин дема промо ёо бич. Тэртал давид амжаа дийч даг. Яа. 8 энлэнжин дема промо оны яна ран дүйна дэ ёо говартал. 8 энлэнжин дема промо ойжин юм буяна ран дүйна дэ ёо говартал. Давид амжаа дийч. Дэна junta барчин мэлэм чөж ран дүйна дэнзэн онжурва ёортал. Яг тийм байгаач 8 энлэнжин дема промо дэ дэнзэн онжурва тавьж. Junta барчин мэлэм чөж ран дүйна гэдэг нь junta барчин мэлэмжийн дүйна дэнзэн онжурва ёортал. Дэнзэн онжурвын оны юм би. Таваха. Дэнзэн онжурвын оны юу илээ? Junta барчин мэлэм өөрөө. Тэгмээ junta барчин мэлэм дийн оны учраас ди дүйна ран дүйна дэ ёо гоо гэдэг чинь ажгийн одоо завид амжаа шүү дээ тийм ээ. Тэр дэнзэн онжурвын оны юм бич. Таваха. Дэртэл дэнзэнгийн оны юм бич. Завар дэна дагсаалаа навын симбинжуулаа дэнзэн онжурва ёортал. Яг одоо энэ шүү дээ тийм ээ. Дагсаалаа наваа гэдэг чинь нөгөө 8 9 10 дугаар газрыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. 7-оос дээш 8 9 10 ч бол дагсаа буюу ариун газар. Яагаад дагсаа гэж хэлж байгаа вэ гэхээр нөгөө Жетовын үед ч гэсэн дэнзэн онжурва живийн гогов мяваа гэсэн шүү дээ тийм ээ. Өмнөх барчин жодон дээр аль үе дээр билээ гарсан шүү дээ тийм ээ. Аль үе дээр билээ өмнө бид нэг уншаад өнгөрсөн шүү дээ. Тийм. Аль үеийн санахгүй байна. Тийм үг байсны нь. Дагсаала навын симба гэдэг чинь та ядва гуа жуала навын жанчуу симбинжуула дэнзэн онжурва ёортал. Ёо гэх юм бол дагсаала навын жанчуу симба маяг. Мадаг садула навын жанчуу симба юм. Мадаг бин са 7 гэдэг 10 газрын бодисодын 10 газрын чинь 7-гийн мадаг бин са гэдэг байгаа шүү дээ. Мадаг бин са. Ягаад мадаг ба гэхээр Жетовын үед бол дэнзэн онжурлж идэг үе. Эдийгээр дэмэд доголцсон ч гэсэн дэмэд онсондуу догба юм. Дэмэд онсондуу догол. Тийм үе ч гэсэн Жетовын үед бол яах нь дэнзэн бол онжурва төрж байдаг үе. Дэмбэр дэндүү нанва. Тэгээд наваар барахгүй дэнзэн онжурва. Дэнзэн гэдэг чинь дэмбэр дүүр зэмбан онжурлж байгаа гэсэн үг шүү дээ. Юмсыг бол үнэн гэж баримтлагдаг. Ийм баримтлал бол өөрийнхөө сэтгэл төрж байгаа. Дэмэд гэдэг доголцсон ч гэсэн. Тийм учраас мадаг биш. Харин 8 дугаар газрын бодисодва бас дээшээ бол тэгээд яах нь Жетовын үед гэдэг чинь нөгөө тэгш агуулan бясалгаагүй байгаа. Онитла зээжигдүүн нямшиглаагүй үед одоо жирийн бясалгалаасаа боссон ердийн амьдралдаа орсон үед ч гэсэн дэнзэн байх. Дэнзэн төрөхгүй. Дэнзэн онжурваа живийн гогов гэдэг чинь шанс гэсэн үг шүү дээ. Тэгээд chance байхгүй. Гогов. Тийм боломж байхгүй юм. Ян ар шадва дайла хонараа тэгчинжин тонлон барчин мэлэм жевалан ондоо чугаадан хомбон дугуй саван гагвалан ондоо чугаа дүй минем бартал намшидлаа
남시틀레 육진 어나 지시나스 어나 지시나 ар нямбун чок гомбола дэнэ нямбутэй жевадан ондо чобадан банжа савунжи ригда тама агвадан ондо чогва дүйнямшин ше ригда тама ше чадвар мойвала он 여외치스나 마침때 банжа савунжин ригда тама ше와 아직 тамаалла өөмэвчэр тийм банжа савунжи ригда тама гэдэг ригда гэдэг чинь бол нөгөө галнимжин жүү дээр гарсан шүү дээ тий галнимжин жүү жумбрачевийн нам шиг дээр нөгөө олон жүү гарсан шүү дээ тий дүндэнжин жүү юу ч гэдэг тэн дээр галнимжин жүү ранги ригда чима яг өөрийнх нь үргэлжлэлт нь ингэ явж байгаа санаа шүү дээ тий тэр банжан савунжин ригдава тама агвалон онд энэ намштад энэ ригда тама гэдэг энэ үргэлжлэл яг тэр өөртөө адилхан тэр үргэлжлэлтийн эцэс гэж ингэж онцгойлон өгүүлсэн байж тээ тэр чин байгаа учраас юу гэж байна. Тэр чин толон барчин мэлам жавалан ондоо чугаадан хомбонжийн савн гагвалан ондоо чугаа дүү миньямба тэ дүним маяанг энийг бол аранлаг бүр анханасаа журваа годлохтол дүним гэсэн шүү дээ тийм ээ. Толон барчин мэлам жавалан ондоо чугаа хомбон догви савн гагва ондоо чого хоёр ондоо чого нь бол дүням гэсэн шүү дээ. Тэгэхээр хажиг бол юу гэж дүү миньям бартал намштад энэ ригда тама гэдэг ингэж гагвалан ондоо ригда тамаала гагва ондоо чого дүням гэсэн байх шүү дээ. Тийм учраас юу гэж ригда тама гэж хэлж байгаа дээр бол бас нэг ач холбогдол өгөөд байна шүү дээ тийм ээ. Ялгамжаатай өгүүлсний утга гэж одоо байгаа шүү дээ гэхээр мачвд банжа савунжи ригда тама чева гажиг тамаагаас өөр юм хэлээгүй маа л гэж. Тэрнээс биш тэр банжа савунжи ригда тама гэхээр тэр нэг өөр онцлогтой болоод ялгаа гаргаад тэгээд байгаа бол биш юм аа. Намштад айлсан ригда тама гэдэг чинь тэр төвчгдгүн болсон тэр зүйлийн маань зүйлийн агшин л гэсэн. Үүнээс өөр ямар ч өөр. Энэс өөр юм байхгүй л гэсэн. Ингээд тайлбар. Ажиг тамаалан оймээ. Ян хонаарэ гэж. Үргэлжлүүлээд юу гэж байна вэ? Энэ намшидын лүнг ойлгох. Тэгээ ерөнхийдөө нөгөө ярьж байгаа сэдв маань яг л ингээ үргэлжлээд тэгээ үгэнч гайгүй ингээ явж байгаа учраас яасангүй шүү дээ. Нямбу дэбат харин нямбун чок гомболоод байна. Нямбутэй жавалан ондоо чугаад банжа савунжи ригда тама гагвалан ондоо чугаад дүням гэж ригда тама ингэж өгүүлсэн бол онцгойсон бол нэг учир байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол өөр байхгүй. Тэр чинь зүгээр л зүйлийн агшны л хийж байгаа. X. За ингэсэн. За ян хонаарэ тэгчинжин тонлон барчин мэлэмжис хомбон догва лар мижеви чөжөндөө жавартал. За энэ бас нэмэлтээр өөр юм. Тэгчин тонлон барчин мэлмаар тонлон барчин мэлмаар бол хомбон бол ингээд байхгүй болгож байгаа. Тэгтээ тэрийгээ бол дахиж төрхөөргүй юм болгож байгаа юм уу? Лар мижеви чөжөндөө жавартал. Лар мижевийн чөжөн гэдэг нь жиж дахин төрөхгүй болгож. Тэр одоо нөгөө муу сэтгэл юмнууд байгаа шүү дээ. Одоо тугмаа мэд байна. За тэрийг бол ингээд одоо ёстой дайн тулаан хийгээд дарж байгаа юм байна. Гэхдээ дахиж гарах юм уу гарахгүй юм уу? Дахиж гарахааргүй болгож ингэж одоо байгаа мүү юм уу гэж асуув. Тэгчинжин тонлон барчин мэлэмжис гэдэг нь тэр барчин мэлэмбэр хомбон догваг лар мижеви чөжөн болгож байгаа мүү юм. Мижеви чөжөндөө жавартал тэгчинжин тонлон барчин мэлэм хомбон догвын ойнын гаан шиг намшидлаа нямбу жевадан тэ гагба дүүнямбин гона банжа же мөрүмийн чөжөндүү сонва нотба жевэн дон ино шисүм бич. Энэ тэгэхээр юу гэсэн үг вэ? Нямбу жевадан ойжи нямбу жевадан тэ гагба дүүнямбин гона гэж байна. За тийм энийг бол ингэж ярьсан. Энэ дээр бол
зүүн юм гоно банжаг Ж мэрүүмийн чөжин гэдэг нь лар Ж мэрүүмийн чөжин гэсэн санаа шүү. Энэ лар мижава. Энэ дээр лар мижава гэсэн тийм. Энэ банжа Ж мэрүүмийн чөжин гэдэг нь лар Ж мэрүүмийн чөжиндүүд лар гэдэг чинь дахиад гэх юм уу жиж гэх юм уу маягтай үг шүү дээ тийм ээ. Одоо яг хөө ингэж байхгүй болох нь болгож байгаа юм байна. Гэхдээ наадах чинь дахиж гарахааргүйгээр байхгүй болгож байгаа юм уу? Үгүй юм уу гэсэн. За банжа Ж мэрүүмийн чөжиндүүд сумаа нодва Жвийн доноо шээсүн бич. Тэна Хомбон догбаате ан дүйсүү лар мижеви чөжин маян бартаал дөдвич. Тэна тэ лар мижеви чөжин маян бартал дөдвич. Тэна тэ лар мижева маян бартал дөдвичэрсэрна мачвдэ авдиен лар мижеви чөжинда ав шенже лар мижева домиживи. Тэртэл авдиен лар мижеви чөжиндүүд жева нёмбун нёвалашад. Ав шенже лар мижева шева брэв жүдүсүү дөвсөн давнаа мижевала шадвич. Ийм хоёр ялгаа байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ үед ярьж байгаа тэр дахид төрхөөргүй гэж ярьж байгаа утга ерөнхий өөр одоо цаг үед дахиж гарахааргүй дахиж төрхөөргүй гэж ярьдаг энэ хоёр бол хоорондоо ялгаатай юм аа. Үг нь адилхан байгаа бол нь өөр юм аа гэсэн. Нь өөр юм. Одоо энэ үед ярьж байгаа чинь бол тэр дахиж төрөхгүй гэдэг чинь бол юу гэсэн үг гэхээр авдиен лар мижеви чөжөндөө жавашаа нямбун нөвалаша гэж. Нямбун нөва. Ерөндгийнх нь хүчийг хэлж байгаа. Ерөндгийнх нь хүчийг. Маш хүчтэй учраас дахиж төрөхгүй гэж хэлж байгаа. Нэг ёснод. Энгийнээр хэл. Нэг ёсондоо ерөндөг нь бол найдвартай баталгаатай маш хүчтэй гэсэн. Тэм учраас бол таад зүйлээ бол одоо хэдийгээр яг одоо ингээд юу гэдгийг цэвэрлээд бүр огт байхгүй болгочоогүй ч гэсэн тийм ээ гэж гарч ирэхэргүй болгоно л гэсэн. Ердийн бусад үед дахиж төрөхгүй гэдэг чинь бол юу гэхээр нөгөө үр дагавар үр жимс нь гарцсан болвол үр жимс нь бол тэр үндэс хөрөнгийнхөө цагт бол боловсроод байхгүй болсон учраас би төрөхгүй гэсэн. Тийм ээ. Одоо нэг юу гэдгийг алимын үр суулгаад алим ургацсан бол тэр дахиж гарахгүй гэсэн. Яг л тэр үрээр тэр зүйл гарцсан. Тийм учраас дахиж гарахгүй гэдэг ийм сан. Нөгөө одоо энэ барчин мялан болвол тонлон барчин мялан болвол төвчгтгүүнийг дахид төрөхгүй ийм болгож байгаа гэдэг утга нь бол юу гэхээр ерөндгийнх нь тал. Ерөндгийнх нь. Ингээд энэ одоо юу гэдгийг ерөндгөөр төвчгтгүүнийг төвчих ямар мэт одоо төвчих вэ гэдэг энэ хэсэг бол тэгээд энэ. За одоо энэ хэсэг шүү дээ. Энэ дан шүү дээ. Энэ дандан эндингийн тухай бас энэ хэсэг дээр нэг юм шүү. За юу чинь ийм огдуу самбажида вашинду шэсүүжин гавсуу. За чандан горимжийн дүүвала пордвин дангя гор гэж байна. Дангя гор. Энэ дэлб донсол дийн огдуу самбажида вашинду хэмээг тэргүүтэй үед бол журвадан тааж байгаа. За дамбууны са жувала навын жансам чөөж чамдан горимсүүжүүдийн дүүа товдээ гэж. За са жувала навын жанчуусан бол та нар санаж байгаа бол энэ яриа бол одоо өөр ярианаас улбаалж гарч байгаа. Таны дээрх тэр нямбу банжа бонцул тэгээ нямбугаар банжааг яаж багнаж байгаа вэ? Нар мижеви чөөжин дүү багнах. Тэгээд тэр нямбун дүйсүү банжаан байх уу байхгүй юу гэдэг. Энэ шинжилэл энэ төр бол бас өөр ярианаас улбаалan гарч тийм ээ. Тэр нь бол нөгөө нэг ригийн үед ярьсан. Ригийн үед ярьсан. Тэр нөгөө нэг дугааши эднэрээс ингээ улбаалаад гарчсан яа.
энэ дээрээс улбалаад ингээд зарим зүйлэгдээ илүү дэлгэрэнгүй тайлбар. За одоо энд ярьж байгаа энэ ийн огдуу самбажидава шиндүү гэж ярьдаг юм бол нөгөө 10 дугаар газрын бодис одоо бол бусдын тусыг хийх нь бурхантай адилхан гэж хэлсэн шүү дээ. Бусдын тусыг хийх нь бол санжаадан жентумба гэсэн шүү дээ. Санжаадан жентумба. За тэр хэсэг дээр харж байна. Та жувала навын жансам чөөж гэдэг 10 дугаар газрыг олсон тэр бодис адва бээр шамдан горимсуу жидвийн дува товдэ гэж бусдын тусыг хийх бол ийм арга одоо зам мөрийг олсон юм аа гэж. Шамдан горимсуу жидвийн дува товдэ гэх тийм тусыг бол одоо яг эренбтэй дэс дараалчлан одоо бүтээх бол зам мөрийг олсон юм аа тийм ээ. Тийм одоо айл чимба ишээ билгүүнийг олсон юм аа. За яаж юу гэхээр жетовдүү ангежийн чö домбын гоонэ шамдан жицүүл анжаад нямба жентумбан тови сэмба юм бичрэ гэж. Жетовдүү гэж байгаа. Жетовдүү одоо ердийн одоо үедээ тийм ээ ойлгох. Тэр үедээ бол ангежийн чö домбын гоонэ дандан эмдэн өөр зүйл амтны одоо тэр сэтгэлийг за дамдан дотроо бас олон байгаад байгаа шүү дээ тийм ээ. Өөр цаг үед гон дэмгунгийн доо гэж гарсан шүү дээ тийм ээ. Гон дэмгун. За тэр өөр үед болгоох, өөр цаг үеийг болгоох, өөр газар оронд одоо энэ хүн ингэх юм байна гэдгийг болгоогоод тухайн үед нь тохируулаад тэр хүний сайн сайхны төлөө өөрөөр айлтах бол байдаг. За мөн одоо шууд хэлэхгүй ч гэсэн тойруугаар тийм ээ. Тойруугаар. Одоо тэр нүгэлт ажил үйл буруу явдал мөрөөс нь бухахын тухайд өөрөөр. За гих мэтлэнгээр бол утгыг өөрөөр тайлбарлах шаардлагатай дандан эсвэл умын ёсонд бол одоо юу гэдгийг голлон болвол гүнзүв дэмба ойдон данжин зоврж яана дэмба тийм ээ гүнзүв дэмба эсвэл нgendэнгийн доо буюу дондон дэмба ойдон данжин зоврж яана жишэндүү хайландуу руу ааш байгаа шүү. Умаар анжидгүй ясан. Санж гэнэ үү? Ангийн үдсэн шүү дээ. Жишэндүү хайландуу руу гаан шиг үлээ дондон дэмбан ойдон данжин зоврж яана дэмбин доо эндүнжин доо гэж тавиад байгаа шүү дээ. За тэгэхээр бол тэр дандан эндэнгийн үүднээс бол номыг үзүүлэх тийм ээ. Номыг үзүүлээд бол яг бусдын тусыг үйлдэх нь бол их мэтлэнгээр бусдын тусыг үйлдэх нь бол бурхантай адилч. Луга чацуу жентумба даган зохилдсон буюу адилхан гэсэн сан. Адилхан гэсэн. Ховын сэмба юм. Тэгээ бурхан биш шүү дээ. Бурхан болоогүй. Та жувала навын жанчус сэмба гэж жансан гэдэг. Жанчус сэмба гэдэг чинь бол бодисатва. Эдгээр 10 дугаар газрыг олсон ч гэсэн бодисатва. Бурхан болоогүй. Тийм учраас бурхантай чацуу бурхантай адилхан гэж хэлж байна. Тэрнтэй адилхан гэдэг чинь тэр биш гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэрнтэй адилхан гэдэг чинь тухайн зүйлтэй адилхан гэдэг чинь тухайн зүйл бишээ гэсэн санаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд жинтум байна. Тэгээд баян бин чав гэдэг. Баруун гарын 7 уруу 100 гарын 7 уруу адилхан. Адилхан гэдэг чинь 10 гарын 7 уруу 100 гарын 7 уруу бишээ л. За тийм. За ингээд бол одоо яах нь вэ? Та жувала навын жансам жиж шамдан горимсуу жидвэн дува товдэ жетовдүү дангежийн чö домбын гоонэ гэж те дандан эндэнжийн чö домбын гоонэ. Чö домба гэсэн болохоос данданжийн доо гээгүү шүү дээ. Доо гэдэг бол зөвхөн судар гэдэг бол зөвхөн бурхан л зарлаглаа. Бид нар га данжоо уншсан шүү дээ тийм ээ. Гад данжоо хоёр. Га гэдэг бол зөвхөн бурхан л айл зарлиг гэдэг. Га гэдэг бол зөвхөн бурхан л айл. Тэрнээс доош бурханаас доош одоо тийм ээ 10 дугаар газрын бодисод байгаас гэхэд доош одоо бодгаалуудын айлдж байгаа бол данжөө гэдэг. Данжөө шатар санскрит үг шастара гэсэн. Судар гэдэг нь сутра гэдэг тийм ээ. Сутра бол зөвхөн одоо будда гэдэг тийм буддам буддагийн тэр тэрнээс доош одоо данжуусан ба тэгээд одоо игэл одоо бодгаалуудын тэр айлд бол данжөө астра чөжөвжин юмд нийтэнд би тийм ээ чөба одоо жөба гэж байна.
юуг засах вэ гэхээр гэлийг засах. Ийм муу явдлаа тийм ээ. За ийм одоо номыг үзүүл. Энэ үүднээс амтны тусыг үлдэж байгаа нь санжаад нь ямбажэн түмэд хувийн та жадвала Сэмзомбын лүгдэн Умаавын лүг гэж. За тэгээд Дамбууны дааж ишэндүү хайландүү рүүнгийн доо эндүнжин доогийн цанд. За энэ Сэмзомбын ёсонд тийм ээ. Дааж ишэндүү хайландүү мэрүүнгийн доо данданжин доогийн цанд. Тэгэл хоноороо га Дамбууд энэ шиж. За энэс нь дараагийн хичээлтэй. За тийм ээ өнөөдөр тааж адвалаа гэж